За, энэ гурвын Ниорото буюу Ниореба гэдэг дүрмийг хэдүүл өнөөдөр үзнэ. За, энэ дүрм нь болохоор хоёр янзаар хэрэглэгдэж болно. За, энэ болохоор эхнийх нь янзыг би та нарт өнөөдөр одоо тайлбарлаж өгч байна. За, энэ нь яадаг вэ гэвэл одоо жишээ нь одоо мэдээнээс одоо маргааш цас орно гэж яхан бол мэдээнээс маргааш цас орохыг сонссон бол бид нэр найздаа хэлэхдээ маргааш цас орно гэсэн шүү дээ. Мэдээ тэгж хэлж илээ гэж ингэж нэг газараас сонсон мэдээлэлээ нөгөө хүнд өөр нэг хүнд дамжуулахыг хэлэхдээ энэ дүрмийг ашигладаг гэсэн үг. Ойлгосон байх тий. За хэдүүлээ тэгвэл хэлье. За энэ японоор хэдүүлээ харъя. ある情報では за ямар нэг мэдээлэл дээр гэж юм те ある情報では A から B を聞いて за B A биш А-г уншиж A から A-гаас B を聞いて B нь сонсоод A-гаас B сонсоод тэгээд нэг 3 дахь хүн мэдсэн C を知った заахгүй. Тэгэхээр одоо шинэ би түрүүний мэдээний талыг хэлэх юм бол А から B を聞いて B мэдээ нь А гэсэн үг байхгүй юу? А нь мэдээ, B мэдээнээс сонсоод тэгээ би дараагийн C гэдэг хүнд хэлсэн. Энэ дүрмийг хэлж байгаа гэсэн үг. За ямар үед ашиглах вэ гэвэл энэ бас Японы хэлний нэмэр болон манайханд чийжлээд аваарай. За энийг дэмбүн гэж уншдаг шүү. Дэмбүн гэж уншдаг. За энийг хэдүүлээ сайн харах юм бол эхнийх нь болохоор ийм дамжуулах гэдэг ерөнхийдөө бол ханзаагаа эз тэ дамжуулах. Тэгээд энэ хоёр дахьыг нь хардаа манайхан сонсохын ханзаагаас гэхгүй сонсохын ханз. Энэ нэгдүгээр нь болохоор Цутаваругийн ханз. Тэгэхээр ингээд хэдүүлээ ер нь бол нь штэ тийм заавал ханзыг уншдаг байх албагүй. Ханзыг ерөнхийдөө хараад за нэг иймэрхүү утгатай юм байна да гэд ерөнхий нэг барагцаа бол авч чаддаг бол энэ бол хамгийн гоё амжилт. N нэгтэй хүн байдлаа гэд N нэгтэй хүн Японы бүх ханзыг мэдж байгаа гэсэн үг биш. Тэр хүн зүгээр л маш олон ханз одоо ингээ хараад энэ ерөнхийдөө нэг ийм утгатай юм байна да гэд ерөнхийдөө ингээд ойлгоцсон байдаг гэсэн үг. Тэр айгуу гоё чадвар шүү заяа. За тийм. Тэгээд дэмбүн байгаа. За дэмбүн маань юу гэсэн үг вэ гэхлээр дам яриа гэсэн үг. Дам яриа. Дараагийнх нь суисоку. За энийг суисоку гэдэг шүү. За суисоку. Суисоку гэдэг маань болохоор таамаглал. За тэгэхээр нөгөө шамбал дэмбүн я суисокуの表現と同じ一緒に使う. Сонссон дамжуулсан мэдээлэл эсвэл таамаглал илэрхийлэх үед хэрэглэнэ. Тэ? Дам яриа юм уу? Сонссон дам ярианы мэдээлэл юм уу? Эсвэл таамаглал илэрхийлэх үед хэрэглэгдэнэ гэж. За хэдүүлээ Сэцүзокуг харъя. Мэши. Тэгээд Ниорото эсвэл Ниореба. За энэ хоёр маань ямар ч ялгаа байхгүй. Хоёулаа яг утганы адилхан. Хоёулыг нь ашиглаж болно. За шууд рэй бүлгөө хэдэл ороод яа энэ дүрм бол харьцангуй амархан дүрм. Гэтэ маш их хэрэглэгддэг. Манайхан чийжлээд аваарай заяа. За харин ихнийх нь Тенки Йохо. Цаг агаарын мэдээг хэлдэг. Тенки Йохо гэж. Тенки Йохоによると今日は晴れるそうです. Буюу энэ харееру гэдэг маань болохоор цэлмэг байна, нартай байна гэсэн. Тэгэхээр Тенки Йохоによるとцаг агаарын мэдээ хэлснээр бол өнөөдөр нар гарна гэсэн. Цэлмэг байна гэсэн. Соо дэс буюу имшиг байна гэсэн утгатай. Цаг агаарын мэдээгээр бол өнөөдөр нар гарна гэсэн байна. Имшиг байна ч юм уу тий. За ойлгосон байх гэж найдаж байна. Хоёр дахь нь болохоор сенсей но ханаши ни йореба ашта тесто га ару соо дэс. Дахиад сенсей но ханаши
Өнөөдөр чи ярьж чаддгүй. За. Сенсей но話によれば、明日テストがあるそうです. буюу сенсейの話гэдэг маань болохоор багшийн ярианы 요레바 буюу багшийн хэлснээр бол багшийн яриагаар бол ашта тестога ару соо дэс буюу маргааш шалгалттай юм шиг байна. Манайх энийг анзаарч байгаа тий соо дэс гэд дандаа энэ ни ёротой юм уу ни ёрой багийн ачууд артаас нь дандаа соо дэс болж байгаа биз. За ханийг дараа нь би тайлбарлана. За цаашаа явъя. Иша гэдэг чинь юу вэ? Эмч гэсэн үгтэй иша. Тэгээ ши тэгээ жижиг я. Иша. Ишаны ёрото буюу эмчийн хэлснээр коно биоки. За энэ өвчин шүү заяа. Биоки. За би энийг үсгэлээд өгье. Би жижиг ё у ки биоки. Би нэр энэ чинь гэж бичиж болно шүү дээ. Окей, за би энэ чинь бичээд өгье. Би тэгээ жижиг ё у ки биоки. Биоки гэдэг маань болохоор өвчин гэсэн үг. За биоки ва сүгүни наору раши дэс. Энэ раши дэс. Соо дэс гэд. Тандаа юм шиг байна. Тэр одоо хэлж байгаа нөгөө хүндээ хэлж байгаа үедээ одоо хэлж байгаа үгэндээ 100% тодорхой биш. Би 100% мэдж байгаа гэсэн үг биш. Зүгээр би юм шиг байна. Гэсэн гинэ гэд ингэж хүнээс хүнд дамжуулж юм хэлэхдээ энэ үгнүүдийг ашиглах нь байна. Ойлгосон бах тий. За тэгэхээр энийг хэдүүлээ орчуулъя. Ишианы ёрото буюу эмчийн хэлснээр коно биоки ва сүгүни наору раши дэс буюу энэ өвчин амархан эдгэрдэг юм шиг байна. Эдгэрдэг гинэ гэсэн утгатай байх нэ. За цаашаа явъя хэдүүлээ. За sorry манайхаа ингээд юм байна. За энэ дээр яасан бэ гэхлээр Якуцука кутоба буюу их ашиглагддаг. Энэ дүрм дээр их ашиглагддаг үгнүүд гэх юм бол Ниёру тонон мае ва нани де кита кара даре кара кита канадоの情報源を使う. буюу Ниёрутогийн өмнө юунаас сонссон, хинээс сонссон гэд тэр мэдээллийн их сурвалж, жохоген мэдээллийн их сурвалжаа хэлэх үед энэ дүрмийг ашигладаг гэж байна. За жишээ Япончууд заавал одоо шинэ баяраа-сан, бэги-сан дандаа нэрний ард сан тавьдаг шүү дээ. Тэгэхээр одоо шинэ хүнээс сонсон үед бол бэги-сан би өөрийгөө хэлье. Бэги-санны ёрото нани. Окей. Эсвэл бэги-сан но ханаши буюу миний ярьсан ярианаас бол одоо бэгийн хэлсэн нэр бол буюу санно ханашины ёрото эсвэл ньюсны ёрото буюу тэр мэдээ хэлсэн нэр бол эсвэл увасаны ёрото буюу тэр дам яриа ховжив тэр ховживыг сонсох нэ бол гэсэн утгатай Ниёрото залхан гэсэн. За тэгвэл окей би хоёулаас түрийн эднийг бол энэний өмнө орох үгнүүд ямар жохог гэм буюу яг их сурвалжийн дурдлаа. Тэнгуудаа арталт нь
яг тэр их сурвалжийн юу гэсэн үг юм бэ гэдгийг нь хэлснийхаа дараа нь юм шиг байна. Тэгж байна гэдэг үгнүүдийн юу вэ гэхээр за манайхаа энийг эхлэн уншчихъя. Ниёроの後は伝聞や推測の表現буюу сонсон дам дамжуулсан мэдээлэл эсвэл тэрийг нэг таамаглаж би хэлсэн. Одоо шинэ багш гэвнэд өнөөдөр хичээл дээр шалгалтай гэж маргааш шалгалтай гэж хэлэх юм бол би тэрийг маргааш шалгалтай юм байна гэх тэрнээс ингэж таамагласан гэх юм уу? Тэр үед ингэж бол ашиглагддаг гэсэн үг. За. Ни ёрото гингүүтээ ардаас нь сууda. Раши ёда буюу юм шиг байна. Эдгээр дан бүгдээрээ юм шиг байна гэсэн утгатай. Сууda. Энд чинь бас раши гэж бичсэн шүү дээ. За, эсвэл бол то ю гэж хэлсэн. Тэ? Бэгийн санны ёрото нани то ютта. Юттеру буюу бэгийн сан тэгж хэлсэн. Ч юм уу та. Эсвэл то ю котода гэж байна гэсэн юм шиг тэгж байна. То ю котода. За, эсвэл тоно котода. Энэ адилхан. Эдгээр болохоор илүү албан ёсны хэллэгт ашигладаг. За, хазуда. Энэ тэгэх ёстой. Тэнийг хэлснээр бол одоо өнөөдөр бороо орох ёстой гэсэн. Ийм үед хэрэглэдэг байх нэ.